2017-оос 2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн Төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хвшлийн 12 цэцэрлэг, нийт 43 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7200 гаруй хүүхэд суралцжээ. Үүнээс 210 хүүхэд нь Бачимэг эрхлэгчтэй Жаргалан цумын ирээдүйн 8 дугаар цэцэрлэгт хүмүүжиж сургуулийн өмнөх боловсролыг эзэмшсэн байна. Тэгвэл энэ хичээлийн жил тус цэцэрлэгийг амгалан мөнгө заяа, Цэнд сүрэн Жаргал сайхан багштай бэлтгэл бүлгийн 2 ангийн 70 орчим хүүхэд төгсөж байна. Иймээс тус цэцэрлэгийн бяцхан сурагчид сургуулийн өмнөх байгууллагт суралцахдаа юу сурч мэдсэний аавын цэцэрлэгийн захиргаа хамт олондоо тайлагнан Эрдмийн баяраа тэмдэглэлээ. Ирээдүйн 8 дугаар цэцэрлэг нь 2001 оноос эхлэн Жаргалан цумын алагдлогоо багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өдий хүртэл 17 жил тасралтгүй цэцэрлэгийн насны хүүхэд багчуудад сургуулийн өмнөх боловсролыг олгож, сургуулийн өмнөх боловсролын стандартуудыг амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаа менежментийн боловсронгүй болгож хамран сургалтыг жил бүр нэмэгдүүлж ирсэн онцлогтой цэцэрлэг юм а. Энэ хичээлийн жилд 17 дахь төгсөлтийн Эрдмийн баяраа инхүү тэмдэглэж 600 дахь хүүхдүүдэд төгсгөж 1-р ангид элсэн суралцахад нь бэлдэн гаргаж байна. Энэ хичээлийн жилийн үйл ажиллагааны гол онцлог нь хүүхднийг бүрийг хөгжүүлэх дугуйлан секцүүдийг нэлээд амжилттай хичээллүүллээ. Эцэг эхчүүдтэйгээ нэлээд нэгт ажилласан. Мөн олон нийтийн оролцоог өргөжүүлэх, хөгжүүлэх эцэг болон бусад харилцагч байгууллагуудтай хамтран ажилласан ийм сайхан жил болж өнгөрлөө гэж дүгнэж байна. За ингээд бид нэр 70 хүүхдийг төгсгөж эх жилийнхаа хичээлийн жилийн элсэлтийг бас 5 дугаар сарын 25-наас эхэлж хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Ирээдүйн 8 дугаар цэцэрлэгийн тухайд энэ хичээлийн жилд боловсролын харилцаанд оролцогчдын харилцааны ёс зүйг сайжруулж, олон нийтийн оролцоог өргөжүүлэн, байгууллагын үзэл баримтлал дээрээ тулгуурлан, хүүхэдний бүрийг их хэлээрээ зөв ярих, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах зорилго тавьж ажиллажээ. Энэ зорилгынхаа хүрээнд хичээлийн жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, шавь нартаа сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэн төгсгсөний Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа нэ. Энэ үеэр бяцхан шавь нарынхаа Эрдмийн дөрөв мултлан сургуулийн сурагч болох гарааг нь тавьж шавь нараа амжилттай төгсгөж байгаа багш нартай өргөмжлөл хадгалуулсан бол 2015-аас 2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэгт суралцаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бяцхан шавь нартаа батламж хадгалуулсан юм а. Түнтэр алхан ээжийнхээ өмнөөс гараагүй баривч байтагтайгоо цэцэрлэг хэмээх их айлын үүдийг алхаж байсан 2 настангууд сургуулийн өмнөх боловсролд суралцсан төгсөж сурагч болох гараагаа инхүү эхлэж байна.